Төрийн алба тэр дундаа боловсрал эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн дутагдал их байгаагаас тэтгэвртэй гарсан ахмад багш нар болон эмч цэвэрлэгчид байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах явдал их байдаг. Гэтэл тэтгэврт гарсан гэсэн үндслээр тухайн хүнтэй хөдөлмөрийн гэрээ бус хөлсөөр ажилуулах гэрээ байгуулан 2020 онд баталсан төрийн албаны зөвлөмжийг үндэслэн илүү цаг ажилласан жил орон нутгийн нэмэгдэл зэргийг нь хасч олгосоор байжээ. Энэ нь үндсэн хууль, хөдөлмөрийн тухай хууль, ахмадын тухай хууль гээд олон хуулийг зөрчсөн, хуулиас давсан зөвлөмж атал. Түүнийг нь аудитын газар үндэслэн 2020 оноос хойш тэтгэврт гараад хөлсөөр ажиллаж байгаа хүмүүсийн бүх нэмэгдлийг олголгүй өнөөдрийг хүрсэн байна. Би бол одоо энийг бол тухайн үед бол шууд хөдөлмөрийн мөржлөг хийж байна. Хүн тэтгэвртээ гарчсныхаа дараа шууд залуу болчихгүй шүү дээ. Тэгээ ажилласан жимлийн нэмэгдлийн хүртэл одоо 1 жилээс нь эхлүүлж байгаа байхгүй. Тийм учраас бол одоо яагаад хүмүүсийг ингээд тэтгэврт гаргаж байгаа хүмүүс ингээд байна гэдгийг энэ төрийн албаны нэг юм зөвлөмжөөс болоод. Тэгэхээр бол одоо энэ асуудлыг бол би бол дахиад сая гишүүн болсны дараа бол дахиж хандсан. Төрийн албаны зөвлөл дээр очсон, их хурлын чуулган дээр аудитынханд хэлсэн. Нэг ийм дүрм журам зөвлөмжөөр хүний эрхийг одоо хасаж хаадаг, боодог, эдийн засгийн хувьд нөхрөл үзүүлдэг ийм юмруу авчдаг болоо гэдэг юм шаардлагыг тавьсан. Тэгээд саяхан 3 сарын 24-нд төрийн албаны зөвлөлийн одоо даргын зүгээс таны тавьсан одоо энэ шаардлагын санал хүсэлт шаардлагын дагуу бол одоо энэ төрийн албаны зөвлөлийн тэр 20 оны зөвлөмжийг хүчингүй болголоо. 7 тоотох зөвлөмжийг. За тэр зөвлөмж хүчингүй болсноор яах ёстой вэ гэхээр тэр зөвлөмжийг үндэслээд гаргаж ирсэн тэр шийдвэрүүд бүгд хүчингүй болох ёстой. Ер нь бол энэ өөрөө хууль зөрчил зөвлөж байсан байхгүй юу? Хүний нөөцийн хомсдол хөдөөд хамгийн өндөр. Жишээ нь Өмнөгов аймгийн нэгдсэн эмнэлгийн 20 совилогч тэтгэвртэй гарсан ч бүгд эмнэлэгтэн совилогчийн оронтой дутуугаас үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Тэр бүхэл гемодиализын аппаратыг нь ажилуулж чаддаг ганцхан эмч нь мөн тэтгэвртэй гарсан ч түүнээс өөр хүн тэр аппаратыг ажилуулж чадахгүй тул мөн л тэтгэврээ тогтоолгосон ч хөлсөөр ажиллах гэрээхийн ажиллаж байна. Гэтэл олон жилийн туршлагатай өөр хинч орлож чадахгүй хүний нөөцийг нь бүрдүүлээд явж байгаа. Дээрх эмч совилогчд нь бүгд хөлсөөр ажиллах гэрээхийн төрийн албаны 2020 оны зөвлөмжийн дагуу ямар ч нэмэгдэл илүү цагийн мөнгө авч чадахгүй ажилласаар байна. Энэ жишээ улсын хэмжээнд төрийн албанд тэтгэврээ тогтоолгон хөлсөөр ажиллах гэрээхийн ажиллаж байгаа бүх хүн дээр байгаа бодит кейс юм а. Иймээс хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа хүмүүс одоо төрийн албаны 2020 оны зөвлөмж туслагдсан тул ажиллаж байгаа байгууллагынхаа дарга удирдлага НЯБО нарт өргөдөл гарган хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээгээ байгуулан цалин урамшууллаа нэмж авах эрхээ эдлэхийг зөвлөж байна. За уул нь бол юу вэ гэхээр хөдөлмөрийн хууль одоо ахмадын тухай хууль бас байгаа. Энэ хуулиар бол одоо шууд тэр үнийг байнгын ажлын байран дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг хориглодог нэгдүгээрт. Хоёрдугаар тэтгэврт гарсан цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй гэхээр цалин хөлсний бүрэлдэхүүн дотор тэр ажилласан жилийн нэмэгдэл орон нутгийн нэмэгдэлж ороо явдаг. Тийм учраас бол одоо би шаардлагатай бол энийг бол баг нөхөн төлөвлөх өөрөөр хэлбэл хууль зөрчиж хүмүүсийн цалин хөлсийг хязгаарласан байдлыг одоо тогтоогдвол энэ юм буцаан одоо төлөх ёстой. Гэхдээ энэ одоо юуныхаа дагуу бол одоо энэ 4 сараас ахуулаад энэ бүх зөрчлүүд ажилласан байх ёстой. Тийм учраас энэ төсөв захирагч нар одоо тэтгэврт гарсан мөртлөө одоо үргэлжлүүлээд ажиллаж байгаа хүмүүсийн тэр ажилласан жилийн нэмэгдэл тэр орон нутгийн нэмэгдэл бусад олгодог байсан нэмэгдлүүдийг бусад энгийн ажилтнуудад яг ижилхэн олох ёстой. Тийм учраас хэрвээ энийг одоо хэрэгжүүлээгүй байх юм бол харин хууль зөрчсөн хөдөлмөрийн хуулинд юуг маш тодорхой заасан байгаа шүү дээ. Хүнийг одоо тэтгэврт гаргах нь цалин хөлсийг одоо хязгаарлах үндэслэл болохгүй гэж маш том тодорхой заалт байгаа. Тийм учраас бол одоо энийгээ бол би үндэсний аудитын газараас үндэсний аудит бол чиглэл өгнө гэсэн. Тэгвэл хууль өөрөө маш тодорхой заасан байгаа учраас тэрийг заавал нэг аудитын газар ч гэдэг юм уу эсвэл хэн нэгэн одоо албан тушаалтны буруу шийдвэрийн дагуу чиглэл өгөж маш олон хүнийг хохиросон энэ асуудал дээр бол одоо тэрийг биелүүлэх албагүй. Тийм учраас бол одоо би энэ чиглэлээр бол одоо сангийн яам болон бусад төсөв захирагч нарт бол албан ёсоор албан бичиг одоо юм хөрвүүлнэ. Хуулиас давсан тогтоол шийдвэр зөвлөмж гаргаж ард иргэд төрийн албан хаагчтай хохироож байдгийн бодит жишээ. Дээрх зөвлөмжийг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийнхээ нэмэлт урамшууллыг хасч төсвөө батлуулсан төрийн байгууллагууд төсөвтөө тодтгол хийж хуулийн дагуу ажилчдаа ажилласан жилийн нэмэгдэл болон орон нутгийн нэмэгдэл бусад урамшууллыг нь олгож эхлэхийг зөвлөж байна.